9 дэх өдөр мөрөөдлийн үйлдэл 2 дугаар Коринт 15 бид аливаа бодлыг олзож Христэд дуулууртай болгодог. За сайн бацгаана уу? Бүгдсний өнөөдрийн мэндийг хүргэе. 9 дэх өдөр мөрөөдлийн үйлдэл. Бид аливаа бодлыг олзож Христэд дуулууртай болгодог. 2 дугаар Коринт 15. 2008 оны намар Марк Муур Африкт номлогчоор 10 жил ажилласны дараа Capitol Hill дээр ажиллаж байлаа. Тэр үед Нүүбийн хүүхдийн сангийн төлөөлөгчийн хийсэн танилцуулга түүний амьдралын чиглэлийг өөрчилжээ. Төлөөлөгч ready to use therapeutic food өөрөөр хэлбэл шууд хэрэглэхэд бэлэн эмчилгээний хүнс гэсэн хувьсгалд хүнсний нэмэлтийн талаар ярьж 60 минут нэвтрүүлгийн клип үзүүлсэн байна. Эндрю Зиммер уг бүтээгдэхүүнийг хоолой чийдлийн дутагдлыг эмчлэх хамгийн чухал дэвшил гэж нэрлэжээ. Маркийн хувьд Рутвиг Несийн хорт хавдрын эмчилгээг нээсэнтэй адил байв ойлгож энэ ярианд оролцсноор. Энэ бол зүгээр нэг санаа биш гэдгийг тэр ойлгосон. Энэ бол Бурхны өгсөн санаа байлаа. Рутвигийн гол найрлага нь газрын самрын нухаш юм. Газрын самар илчлэгээхдээ уургаар баялаг бөгөөд хоол тэжээлийн дутагдлаас болж ходоод нь агсан хүмүүс хүртэл амархан шингэдэг. Энэ бол төгс хүнс гайхамшигтай хүнс байв. Бидний өмнөх яриан дээр дурдсаны дагуу 8 дахь өдөрт Жорж Вашингтон Карвер энэ тухай ярьсан. Жорж Вашингтон Карвер газрын самрын нухаш нь өлсгөлөн хоол тэжээлийн дутагдлын эсрэг тэмцэх хамгийн хүчрэг зэвсгүүдийн нэг болно гэдгийг мэдэж байсан гэдгийг би сайн мэдэхгүй. Гэхдээ Бурхан мэдэж байсан. Өнөөдөр өмнөдийн хөдөө аж ахуйн эдийн засгийг 100 жилийн өмнө аварч чадах байсан. Тэр нээлт сая хүний амийг өнөөдөр аварч болох асар их боломжийг бий болгожээ. Энэ бол ганц Бурханы санааны боломж юм. Энэ бол нэг залбирлын үр дүн. 2009 оны 10 дугаар сарын 16-нд Марк манаг эхлүүлсэн. За энэ нь Mother Administrated Nutritive Aid гэсэн үгний давшил юм. Гэхдээ энэ нэр давхар утгатай мана. Цөлд Израильчуудад Бурхны өгсөн манатай адил энэ нь үүнийг хүлээн авсан хүмүүст гайхамшигтай хүнс юм. Йордан гол руу хөлөө оруулж манаг эхлүүлснийхээ дараа Марк хямд үнээр асар их хэмжээний үйлдвэр байгуулж барихаар зоржээ. Тэр Бурхан голыг хуваах болно гэдгийг мэдэж байв. Тэрээр Жоржи мужийг сонгожээ. Учир нь газрын самрын үйлдвэрлэлийн төвөнд тэнд байсан бөгөөд Фицжеральд хэмээх жижиг хотыг сонгожээ. Тэр манагийн алсын хараагаа хотын даргад танилцуулахад хотын дарга барилга байгууламжийг эхлүүлэх түрэгдэхийн тулд чадах бүхнээ хийн гэж хэлжээ. Марк нэг удаа хөөсөнд очихдоо Тэнгэрлэгчийн тусламжтайгаар $1 сая чек чүн авч амжжээ. Тэгээд ердөө 2-7 хоногийн дотор тэд суурай тавьж 30,000 квадрат футийн талбайтай цаг тутамд 18,000 хүртэл Рутвийн багц үйлдвэрлэх хүчин чадалтай байгууламж барьж амжжээ. Өнгөрсөн сард мана амь насыг аварсан 1 сая гаруй багц үйлдвэрлэсэн байна. Мөрөөдлийн үйлдвэр. Одоо түүхийн үлдсэн хэсгийг ярив. Бурханаас өгсөн энэ санаа Маркийн сэтгэлд орсноос удалгүй тэр надад Эбенезерт 1 сая амь аврагдана гэсэн гарчигтай имэйл илгээжээ. Энэ нь миний анхаарлыг шууд татсан. Марк манагийн алсын хараа манай кофе шоп төрсөн гэж тайлбарласан байна. Мөн албан ёсны нээлт нь World Food Day буюу дэлхийн хүнсний өдөртөө дагсаж энэ нь чихэн Эбенезерт болсон байжээ. Тиймээс би үүнийг ямар нэгэн ариун төлөвлөгөөний хамтран зохион байгуулалт мэт санагдсан. Тэгээд би олон жилийн өмнө залбирч байсан нэг залбирлаа эргэн санав. Тэр иш үзүүлэхийн бэлэлтэй холбоотой зэвүүдийн хооронд нь холбож чадсан юм. 2006 оны 3 дугаар сарын 13. Бид Эбенезерт кофе хаусыг эзэн зориулан ариусгав.
Бид ханан дээр нь гараа тавьж, шалан дээр нь залбирлуудаа бичиж, манай хаалгаар орж харах хүн бүрийн төлөө залбирсан. Үүнд Маркч багтах байлаа. Гэхдээ хамгийн дурамжтай мөч нь манай ажилтнуудын нэгэн Эбенезерийн кофений газар мөрөөдлийн үйлдвэр болно гэж тусгайлан залбирсан үе байсан. Энэ бол залбирлын үеэр нүдэ анаад тэр залбиралдаа хэний ч адилхан төлөвлөхийг бараг төсөөлж чадахгүй тийм мөчүүдийн нэг байсан. Энэ бол тодорхой залбирал. Бас зөгнөлийн шинжтэй залбирал. Тэр нэг залбирал анх залбирснаас хойш хэд хэдэн хэдэн зуун удаа хариулагдсан юм. Марк бол ганц хүний залбирал, сая хүний амьдралд хэрхэн нөлөөлж болохыг харуулсан Бурхны жишээ. Марк ингэж хэлжээ. Манагийн мөрөөдөл Эбенезерийн кофений газрын мөрөөдлийн үйлдвэрт төрсөн. Тентхийн гайхалтай кофе болон үнэгүй Wi-Fi нь төгс офис байгуулах мөрөөдлийг бий болгосон. Тэр мөрөөдөл өсөж нөөц боломж болон харилцаа холбоог нэгтгэж эхлэхэд Эбенезер мөрөөдлийн уулзалтын газар болсон. Энд уулзалтууд болдог байлаа. Олон уулзалт маргааш 14 цаг Эбенезер дээр уулзъя гэж төлөвлөгдсөн мэт боловч олон уулзалт санамсаргүй байдлаар тохиолдсон. Эдгээр уулзалтууд шин санаа, шин түншлэл, шин боломж эцэст нь биднийг өнөөдрийн энэ цаг зэгт авчирсан шин харилцааг төрүүлсэн гэж бичжээ. Хоол тэжээлийн хүнд хэлбэрийн дутагдлыг нэг байгууллага бууданд хийсэн газрын самрын угшаар зогсоож чадахгүй. Энэ ойлгомжтой. Гэхдээ бид хоол тэжээлийн дутагдал болон түүнээс үүдэх хэрэгцээт байдлын эсрэг хамгийн агуу дайралтыг эхлүүлж чадна. Эбенезерийн кофений газарт Маркийн сэтгэл төрсөн энэ санаа зүгээр нэг сайн санаа биш байлаа. Энэ бол Бурхны санаа байсан. Хэрэг Бурхнаас өгсөн санаа төрвөл түүнийг олзолж авах хэрэгтэй. Паулийн хэлснээр аливаа бодлыг олзолж Христэд дуулууртай болго гэж Паул хэлсэн. Би бав ахта энэ ишлэгийг өргөлж нэг сөрөг утгаар тайлбарлаж сонсдог байсан. Нүгэлт бодлуудыг олзолж Христэд дуулууртай болго гэж. Ийм л нэг л зөвхөн хагас талыг нь хардаг байж энэ бол зөвхөн тулааны тал нь. Харин бид зөвхөн сөрөг мэдээллүүдийг, сөрөг бодлуудыг л нь харж эерэг боломжийг нь олж харахгүй бол энэ ишлэлийн утгыг тал хуваар нь л ойлгосон, мөн хэрэгжүүлсэн хэрэг болно. Энэ ишлэл зөвхөн нүгэлт бодлыг олзолж толгойноосоо гаргах тухай биш юм. Энэ нь Бурхнаас төрсэн бүтээлч бодлуудыг мөн олзолж оюун ухаандаа хадгалах, бойжуулах тухай юм. Энэ нь ариун сүнсээр төрсэн үг, бодол, сэтгэл, ишлэлт бүрийг хүлээн авч хадгалж хэрэгжүүлэх гэсэн үг юм. Эхний хэсэг нь бодол бүрийг олслох явдал юм. Бодол санаагаа олзолж авах хамгийн сайн аргуудын нэг бол тэмдэглэл. Бид мөн өмнө энэ талаар ярьсан. Залбирлын тэмдэглэл. 5 дахь өдрийн залбиртыг write it down болгож бич. Харин 2 дахь хэсэг нь тэр бодлоо Христэд дуулууртай болгох явдал. Энэ нь цус, нулимс, хөлөс шаарддаг. Би 19 настай байхдаа Бениагийн тухай нэг ном сонссон юм. Бения бол Давид хааны бие хамгаалагч байсан бөгөөд цастай өдөр нүхэнд орж арслан хөнөөсөн хүн юм. Тэр номлыг сонсох үед миний оюун санаанд нэг бодол хүчтэй орж ирсэн. Хэрв би хизээ нэгэн цагт бичих шаардлага гарвал бичвэл нэг ном бичмээр байна. Библийн тэр ишлэлийн тухай. Тэр бодлыг би 19 жил дотроо хадгалсаар ирсэн. Дараа нь Христэд дуулууртай байхаар шийдэж өглөө эрт сэрүүлгээ тавьж компьютерийнхаа өмнө суугаад цастай өдөр арслантай нүхэн гэдэг номоо бичиж эхэлсэн. Тэр ном Бурхны санааны үр дүн байсан. Гэхдээ бичих нь дуулууртай хийх үйлдэл байсан.
Atari видео тоглоомын системийг бүтээгч Nolan Bushnell нэгэн удаа ингэж хэлсэн. Түш шүршүрт орсон хүмбэр ямар нэгэн санаа авдаг. Харин ялгаа гаргадаг хүн бол шүршүрнээсээ гарч альчуураа аваад тэр санаагаараа ямар нэгэн зүйл хийдэг хүн. За ингээд 9 өдөр байлаа. Бид аливаа бодлыг олзолж хэрэгсэд дуулууртай болгодог ийм хүмүүс байг. За тэгээд залбирлаа. Яхаа торгоо зурсаар байгаарай. Өөрийн чинь залбиралтай холбоотой ямар үйлдэлүүд хийхийг Бурхан хүсэж байна вэ? Түүнийг Бурханаас ирж байгаа бодлын өрөөдийг та олзолж авч буулгаж бичиж тэдгээрийг Христийн дуулуурт оруулаарай.